салуур, гулуур тэгээд нөгөө морь гэдэг Танаа энэ гудамжинд ТV тоглоомын талбай байд юм уу? байдгүй Байхгүй болохоор чамайг санагддаг уу? санагддаг. Манай улсад хүүхдүүдийн эрх ашгийг төдийлөн харж үздэггүй нэг жишээ бол за гудамжиндаа хүүхдүүд тоглож байгаа энэ жишээ байгаа. За бид яг одоо Дэнжин мянган 70 давхрын хашааны одоо хажуудах гудамжин дээрээс сурвалжлага мэдээллийг бэлтгэлээ. За энд бол цэцэрлэгийн насны хүүхдүүд тоглох тоглоомын талбайгүй ийм нөхцөлд тоглож байгаа. Гудамжны хувьд бол машин одоо зогсоо зайгүй үргэлжлэн явдаг. За энэ ийм байхад хүүхдүүд хөл бөмбөг тоглох, хөөцөлдөж тоглох гэх мэтчлэн аюултай эрсдэлтэй нөхцөл байдалд ороод байгаа. За манай улсын хувьд орон сууцны айл өрхүүдч байрныхаа гадаа тоглоомын талбай дутмаг байдаг. За тэгвэл одоо гэр хороолол, захын хорооллын айл өрхүүд энд амьдарч байгаа хүүхдүүд тоглох тоглоомын талбайгүй эрүүл орчинд амьдарч чадахгүй ийм нөхцөл байдалтай байна. Гэртээ хоол идчихэд гардаг та. Тоглоомын талбайд бол алах хүсэж байна. Гудамжин шараас шуураад гудамжин зайг муухай байдаг. Би машинаас мөргүүлэх амар хайрдаг. Тоглоомын талбай байхгүй ч гэсэн гудамдаад тоглох ч хүсдэг. Айгүй их найзтай. Тийм үү. Тэгээд найзуудтайгаа яаж тоглодог вэ? Хөл бөмбөг тоглоно, бас эргэд тоглоно, би хөөцөлдөн тэгэл тоглодог. Тоглоомын талбай дээр Ингээд тоглодог. Гой. Тоглоомын талбайд хол байдгүй. Хал байдаг. Чи ганцаар явахаас айдгүй. Байдаг. Яг энэ ойрхон гэрийнхэн гадаа тоглоомын талбайтай очихыг хүсдэг үү? Хүсдэг. Алтан нас тоглодог. Энэ загас тоглохгүй. Гудамжин тоглол хувцас муугаад шараа олно. Чи гадаа тоглох дуртай юу? Туртай. Чи юу тоглох дуртай вэ хамгийн? Тоглоомын салбай. Салуур, гулуур тэгээд нөгөө морь гэдэг Танаа энэ гудамжинд ТV тоглоомын талбай байд юм уу? байдгүй Байхгүй болохоор чамайг санагддаг уу? санагддаг.